За нуу хартай найзуудаа манай физикийн хичээл та бүхэндээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн удаа бид хурд гэж юу вэ гэдгийг ярилцсан шүү дээ. Хурд бол зөөлхөр хурдан хөдөлж байгааг хэлдэг. Жишээ нь алхаж явахдаа 1 секундэд 1 метр явна гэх мэт. Өнөөдөр бид хурдатгал гэдэг супер сонирхолтой зүйлийн тухай ярих гэж байна. Хурдатгал бол хурд өөрчлөгдөх үе тохиолддог зүйл. Машины гэнэт хурд асгах, эсвэл лифт доошо буухад бие чинь түлхэгдэх мэдрэмж төрөх шиг. Тэр бол хурдатгал юм. Одоо хамтдаа маш амархнаар ойлгоцгоё. Хурдатгал гэдэг бол хурд хэр хурдан өөрчлөгдөж байгааг хэмждэг. Энгийнээр хэлбэл хурд ихсэх эсвэл багасах үед л хурдатгал гардаг. Жишээ авцгаая. Чамайг зогсох үед хурд 0 байна. Дараа нь гүйж эхэллээ гэж бодъё. 1 секундэд 2 метрийг хуваах нь чиний гүйж эхлэх хурдын тоо. Гэхдээ хурдатгал зөвхөн хурдан болох үед биш шүү. Хурд багасхийг бас хурдатгал гэж нэрлэдэг. Үүнийг сүрэг хурдатгал эсвэл удаашрал гэж нэрлэдэг байна. Жишээ нь бөмбөгийг дээш шидвэл хурдан багасна. Энэ бол сүрэг хурдатгал. Мөн хурдатгал чиглэлтэй байдаг. Урагшаа хурдл бол эерэг, харин хоошоо удаашрал сүрэг болдог байна. Яагаад ийм зүйл болдог вэ? Ихэвчлэн хүч түлхэх эсвэл татах хүч нөлөөлдөг. Хөлөөрөө түлхэх, тоормос тарах гэх мэт. Хүчний тухай хэдүүлээ удахгүй илүү гүнзгий ярих болно. Одоо хэдүүлээ бодит амьдрал дээр харцгаая. Дугуй унаж хөлөөрөө хүчтэй дэвсгэхэд хурд чинь нэмэгдэнэ. Хурдатгал. Гэрлийн дохио ногоон болоход машин урагшаа хурдсан, суудал түлхэгдэх мэдрэмж төрнө. Тоглоомын талбай дээр дүүжин дүүжлэхэд доошоо хурдсан, дээшээ удаашрна. Найзтайгаа гүйлтийн тоглоом тоглоход гэнэт хурдсан. Энэ бол хурдатгал юм. Хүүхдүүдээ гэртээ туршиж үзэх туршилт хэлж өгье. Номон дээр тоглоомын машин гулсвал хэдэн секундэд хэр хол явсныг хэмжээд хурдны өөрчлөлтийг ажиглаарай. Хөгжилтэй шүү. Хурдатгал хаа сайгүй байдаг. Шувуу нисгээд хуужин хөөрөхөд бүр бидний өдөр тутмын хөдөлгөөнд ч гэсэн. Одоо би та бүгдээс бяцхан шалгалт авах болно. Бэлэн үү? 1-р хурдатгал зөвхөн хурдан болох үед л байдгүй. Үгүй ээ, удаашрах үед ч байдаг. 2-р хурдатгалыг юу үүсгэдэг вэ? Хүч, жишээ нь түлхэх, эсвэл татах. 3-р өнөөдөр чиний амьдралд хурдатгал хаана байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй найзуудаа. Дараагийн дугаар дээр хэдүүлээ хурдны чиглэлийн тухай ярилцах болно. Лайк дарж, subscribe хийгээд биднийг дэмжээрэй. Физик бол маш гайхалтай. Баяртай. Нэрээ нэг сонирхолтой баримт хэлэхэд дэлхийн таталцлын хурдатгал ойролцоогоор 10 м/сек байдаг гин шүү. Тиймээс бөмбөг унахад секунд бүр хурд 10-аар нэмэгддэг гэсэн үг.